алаг сайхан нүдэндээ Монгол улсын авиан багш Октябрийн нэрнжээтэй 92 дугаар сургуулийн үеийн төгсөгчдийн дунд зохиолоогдож байгаа Сагсан бөмбөгийн аврах шалгаруулах тэмцээний нээлтийн үйл ажиллагаа эхлэх боллоо. Ингээд энэхүү тэмцээнд оролцож байгаа нийт баг тамирчдыг төгсөгч нарыг төрөлх сургуулийнхаа зааланд хүндэтгэлтэйгээр өрн оруулж ирье. Эцэргийн эзэдмэн олон авийн хүүгүүдийн одон болж гэлсаадаа та бидний итгэлийг алдавид тамирчны ялал хямдхан одоогүй та бидний итгэлийг алдавид тамирчны ялал хямдхан одоогүй ятхын хүслэр чигүүрсэн ярвалтрын шухамэн чамайг түрүүлсэн ардынхаа нандин сэтгэд мөнхрөөгэн та бидний итгэлийг алдавид тамирчны ялал хямдхан одоогүй 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 далбаг алтар нэртэйгэн өргөж алаг сайхан нүдэндээ баярын олимстай зогсон та бидний итгэлийг алдавид тамирчны ялал хямдхан одоогүй та бидний итгэлийг алдавид тамирчны ялал хямдхан Бид 92 Сагсан бөмбөгийн аврах тэмцээний зохион байгуулж байгаа 2006 оны хог аль хамт олон төгсөгчдийг хүлээн авъя. 2006 оны 11-ийн хаан баг тамирчдыг хүлээн авъя. 2006 оны 11-ийн бэг тамирчдыг хүлээн авъя. 2006 оны 11-ийн бэг баг тамирчдыг хүлээн авъя. 2006 оны 11-ийн аль хамт олон баг тамирчдыг хүлээн авъя. Монгол улсын авиан багш Октябрь багшигаа хүлээн авъя. Монгол улсын зөвлөх багш Отгонбат багшигаа хүлээн авъя. 92 дугаар сургуулийн захирал Монгол улсын зөвлөх багш Бодрол Туяа захирлыг хүлээн авъя. 11-ийн А ангийн багш Сард Туяа, 11-ийн Б ангийн багш Мөнх Цул,
11-ийн Б-ангийн багш Туяа, 11-ийн Г-ангийн багш Эчин хорлоо багш нарыг хүндэтгэн хүрье. Мөн 2006 оноос өдний хүртэл төрөлх сургуультаа багшлаж байгаа хүндэт багш нарыг бас хүндэтгэн хүрье. Жишим багшийг хүндэтгэн хүрье. Дулам сүрэн багшийг хүндэтгэн хүрье. Бэмбэн насан багшийг хүндэтгэн хүрье. Адмаа нэмүү багшийг хүндэтгэн хүрье. Одормоо багшийг хүндэтгэн хүрье. Намун баясгалан багшийг хүндэтгэн хүрье. Одон сүрлийн тэргүүний ажилтан алтан галзуудад жаргал багшийг хүндэтгэн хүрье. Бид 92-ын үе үеийн төгсөгчдийн дунд зохион байгуулагддаг сагсан бөмбөгийн тэмцээнд оролцож байгаа үе үеийн баг тамирчин та бүгдээ халуун талархал илэрхийлж алгадаши. Сайн байцгаана уу эрдэмтэн багшлараа. Энэ их өргөөнд ард түмнийхэн үр хөвгүүдэд эрдэмийн жигэр ургуулж байдаг ачид багш нартаа халуун талархал илэрхийлж алгадашгүй хэмээн хүсье. Бид 92-ын 2026 сагсан бөмбөгийн аврах шалралт тэмцээнийг ивент этгэн зохион байгуулж байгаа 92 дугаар сургуулийн 2006 оны 4 бүлгийн нийт анги хамт олонд бүгдээрээ халуун талархал илэрхийлж алгадаши. Алгадашдыг чигдрүүлээ. Сав 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 сав. Баярлалаа та бүхэндээ. Баярлалаа. Өнөөдрийн энэхүү бид 92-ын 2026 сагсан бөмбөгийн аврах шалгаруулах тэмцээнд өргөдөн ирсэн эрхэм хүндэтэй багш нараас нээлтийн үг хэллүү хэмээн хүсье. Ингээд та бүгдийнхээ өмнө Монгол улсын гавьяат багш Октябрь захирлыг өнөөдрийн энэхүү сагсан бөмбөгийн тэмцээнийг албан ёсоор эхлүүлж өгнө хэмээн энэхүү микрофоныг танд шилжүүлье. Сайн байцгаана уу? За, энэ сайхан өдрийн халуун мэндийг өргөн дэвшүүлье. За, бид 92-ын хэмээх энэ тэмцээн бол уламжлалт ёсоор өргөн дэлгэр сайхан болж байна. Энэ тэмцээнийг зохион байгуулж байгаа багш нар, шавь нартаа маш их баярлалаа. За, энэ тэмцээний гол ач холбогдол нь уралдад тэмцэлдэх тоглохоосоо илүүтэйгээр эв нэгдэл, анги хамт олонны эв нэгдэл, багш хамт олонны эв нэгдэл, хойштон ахмад залуу үеийнхний эв нэгдэл болж бэлэгдэл болж байгаагаар түүхэн ач холбогдолтой юм аа. Та бүхэндээ спортын өндөр амжилт хүсье. Баярлалаа. Баярлалаа. Анхаар ноо хүн Нийслэлийн ерөнхий боловсрол сургуулийн 92 дугаар сургуулийн захирал Бодар Туяа байна. Баг тамирчин бэлж өгсөн. Рапорт өгсөн талбай шүүгч Цэрэм Үнц. формал өргөж мандан бодож байгаа болтугай. Тэгээд та бүгдийн өмнө 92 дугаар сургуулийн захирал Монгол улсын зөвлөх багш Бодар Туяа багштай энэхүү микрофоныг хөтлөн шилжүүлье. Тамирчид сайн байцгаана уу?
тэмцээнд анги хамт олон төлөөлөн оролцож байгаа баг хамт олон баяр хүргэж амжилт хүсье. Төрөлх сургуулиа 2006 онд төгсөж эх орныхоо бүтээн байгуулалт ирээдүйд хөрөнгө оруулж байгаа залуучуудаа 20 жилийн түүхтэй баярын мэнд хүргэе. Альва уралдаан тэмцээн уралдаж тэмцэлтгээсээ илүү анги хамт олон сургуулийн эв хэмжлийг илэрхийлдэг үйлээ. Та бүхнийг спортоо өндөр амжилт гаргаж өнөөдрийн тэмцээнээ амжилттай үргэлжлүүлэхийг чин сэтгэлээсээ болон сургуулийн захиргааны өмнөөс хүсэн өрөөе. Би Тамир Мандтугай ураа баярлалаа. Саксон бөмбөгийн аврагч шалгаруулах тэмцээний 92 дугаар сургуулийн 2006 оны төгсөгчид анги хамт олонгийн ивент итгэж зохион байгуулж байгаа билээ. Энэхүү тэмцээний нийтийн үйл ажиллагаанд өргөдөн ирсэн эрхэм хүндэтэй эрдэмтэн багш нартаа 2006 оны нийт төгсөгчдийн зүгээс гарын бэлэг гардуусныг та бүхэн сайн харлаа. Тэгээд 2006 оныхоо нийт төгсөгч нарт дахин нэг халуун гадуурлалцаар хоёр хүргэн мэдчихлээ. 2006 оны төгсөгч нарын төлөөлж амар баярлалаа таавуулээ. Нийтийн зүйлийг үүрэгтэй. Монгол Улсын гавьяат багш октябрийн 9 удаагаар зохион байгуулж байгаа бид 92-ийн Саксон бөмбөгийн тэмцээнд хүрэлцэн ирсэн та бүхэндээ маш баярлалаа. Ингээд манай 2006 онд төгссөн Дөрвөн бүлэг байдаг. Наран туяа багштай 11-ийн мөнхсүү багштай 11-ийн Б, Ичээ туяа багштай 11-ийн Б, Ичээ орлоо багштай 11-ийн Г гэж дөрвөн бүлэг төгссөн байдаг. Тэгээд өнөөдөр тэмцээний зохион байгуулж байгаа нийт үеийн зохион байгуулсан дөрвөн бүлгийнхаа нийт бүх төгсөгчдөө маш их баярлалаа гэж хэлмээр байна. Тэгээд манай дөрвөн бүлэг сургуультаа бас өчүүхэн хандив болгоо бас 12 сая төгрөгийн үнэ бүхий ийм ухаалаг дэлгэц хоёр ширхгийг бас сургуультаа хандивж байгааг юм бас хүлээж аваа. Ингээд дөрвөн бүлгийн нийт төгссөн бүх найзуудаа та бүгдийн хүчээр энэ ажлын ард гарлаа шүү. Та нар байхгүй байсан бол бас энэ ажлын ард гарч амжихгүй байсан шүү гэж энэ ашиг хэлмээр байна. Тэгээд нийт баг тамирчин болон багш нартай эрүүл аз жаргал тэмцээний сайн сайхан бүхнийг хүсье. Баярлалаа.
Дэмжит бид өөрийнхөө нэмэх тэмцээн маань 9 жилийн зохион байгуулагч байна. Тэгээ энэ сургууль 2006 онд орж ирээд хүүхдүүдийн маань хүсэл бол заалтай болохыг хүссэн ийм хүсэл мөрөөдөлтэй байсан. Энэ хүсэл мөрөөдлийг биелүүлээд энэ сайхан заалыг одоо хөрөнгө оруулалтаар бариад тэгээ уламжлалт нэрмж тэмцээнээ зохион байгуулсан билээ. Ингээд энэ тэмцээн бол илүү уралдаж өрсөлдөхөөс илүүтэйгээр одоо 9 дахь удаагийн тэмцээнийг харж байхад манай Ахмад төгсөгчд Ахмад багш нарын маань одоо эв нэгдлийг илэрхийлсэн одоо харилцааны соёлд суралцсан ийм сайхан тэмцээн болж байна. Ингээд одоо цагт одоо хүн чанар, хүндэг сэтгэлгээ, хоорондын амьд харилцааг бий болгосон энэ тэмцээндээ одоо тамирч оролцож байгаа тамирчдаа амжилт хүсье. Тэгээд дараа 2007 оны төгсөлт маань одоо ярьж байгаад улам энэ тэмцээнээ нэг ганц сагсны төрөл биш олон төрөл тэмцээн болгохыг хүсэн мөрөөдсөн ийм төлөвлөгөөтэй байна. Ингээд тэмцээнд орж байгаа хөөрхөн шав нартаан эрүүлийн сэтгэлийн амар амгалан одоо амар амгалангаар жигүүрсэн энэ сайхан амьдралыг шав нартаан хүсье, багш нартаа хүсье. Надтай хамт ажиллаж байсан үе үеийн одоо багш нар, ажилчид та бүхэндээ одоо эрүүлийн сарвал сайхан бүхнийг хүсье өрөөё. За сайн байцгаана уу нийт төгсөгчдөө одоо ойн байрын мэд хүргье. За сургуулийн маань одоо жил бүр урлагч явдаг энэ тэмцээн маань үнэхээр сайхан болж байна. Багш бидний хувьд болохоор хүүхдүүдэд дэмжиж тэмцээндээ маш сайн дэмжигчийн үүргээр оролцож байгаа. Одоо баяртай байна. Хүүхдүүдэд бүгдэнд нь одоо амьдралын сайн сайхан бүхнийг хүсье өрөөё. оны одоо 11-ийн Б ангийн багш байсан байна. За манай 2009 онд болохоор 6 бүлэг төгсөж байсан. За тэгээд өнөөдөр ирээ төгсөгчдийн иргэн уулзалтанд ирж оролцож байгаа нийт эрхэм шавналтаа спортын өндөр амжилт эрүүлийн сайхан хөтөлбөрөөр манай 2006 оны төгсөгчид өнөөдөр энэ сэтгцийн тэмцээнийг амжилттай явуулж одоо 2 өдрөө үргэлжлэж байна. 2006 оны 11-ийн ангийн багш Баяа байна. Ажлын амжилт эрүүлийн сайхан хөтөлбөрөөр